Төвс төвлөр тунгалаг апо цэвэрос. Иргэн бүр татвар төлж, түүгээр нь сургууль цэцэрлэг, зам гүүр, эмнэлэг баригдаж нийгэм урагшилдаг. Нэг ёсондоо бид нийгэмтэйгээ гэрээ байгуулсан гэсэн үг юм. Гэтэл энэхүү гэрээнээс санаатаагаар зугтсан баячууд, гэмт этгээдүүд, улс төрчид, урлаг спортын оддын нэрсийг багтаасан Панамын баримт, түүний систем хэрхэн ажилладаг талаар бид өнөөдөр ярилцах болно. OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага, FSB буюу санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, мөн FATF буюу олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэд тэмцэх төр хороо гэсэн 3 байгууллагын 2000 онд хийсэн судалгаагаар дэлхий дээр офшор хэмээн нэрлэгдэх бүс ойролцоогоор 52 байсан ба эдгээрээс 33 нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн тусгаар тогтносон улсууд үлдсэн 19 бүсийн 10 Их Британий харьяа газар нутаг байсан юм. Харин Tax Justice Network буюу татварын шударга ёсны сүлжээ хэмээх олон улсын хараат бус байгууллагын судалгаагаар энэ тоо 60-д хүрсэн байна. Ингиж зөрүүтэй гарч байгаа шалтгаан нь офшор бүс гэсэн тодорхойлолт одоо хүртэл дэлхийн хэмжээнд нэгдмэл шалгуур үзүүлэлт болж чадаагүйтэй холбоотой. Офшор бүсүүд дараах шинжийг агуулсан байдаг. Үүнд гадаадын хөрөнгийн чөлөөтэй урсгал, банкны чанд нууцлал, аж ахуйн нэгжийг хүн сурталгүй, хурдан шуурхай байгуулах боломж, мөн татвараас чөлөөлөгдөх боломж зэрэг ордог. Хувь хүн өөрийн оршин суугаа хаягаа офшор бүсэд байршуулснаар гэр бүлийн маргаан эсвэл өв заламжлах үед үүсдэг олон төрлийн татвараас зайлсхийх боломжтой. 1996 онд дэлхий дээр долларын саятан 4.7 сая орчим байсан бол 2017 оны байдлаар 33 саяд хүрсэн нь офшор бүсэд бүртгэлтэй болох хувь хүний тоог ихээр нэмэгдүүлж, энэ нь нэг талаас ёс суртахууны хувьд шүүмжлэлт агуулдагч, нөгөө талаас хууль зөрчиж байгаа үйлдэл биш хэвээр байгаа юм. Үүнийг аж ахуйн нэгж байгууллагууд ч мөн ашиглаж, гол орлого олж буй салбар охин компаниудаа офшор бүсэд байрлуулснаар татвараас зайлсхийх боломж бий болдог. Өөр хаанч байхгүй санхүүгийн болон банкны олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зөвхөн офшор бүсэд үзүүлдэг учраас хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага, гэмт этгээдүүдийг соронз мэд татдаг аж. Панама улс эдгээр бус нутгуудын ердөөл нэг нь бөгөөд Mossack Fonseca хэмээх байгууллага нь ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг олон байгууллагуудын мөн л нэг юм. Mossack Fonseca 1977 онд байгуулагдсан цагаас 2016 оны хүртэл 300 мянга орчим байгууллагуудад офшорын үйлчилгээ үзүүлж байжээ. Офшор бүсэд данстай болохыг хүссэн хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд арилжааны банкаараа дамжуулан эсвэл шууд Mossack Fonseca мэтийн байгууллагад хандаж болно. Тэд танд зөвхөн цаасан дээр л орших цүнхний компанийг банкны дансын хамт хормын төдийд байгуулж өгөх бөгөөд бид энэ компани жишээ болгох үүднээс шударга татвар төлөгч Монгол ХХК гэж нэрлэе. Хууль бус орлогоо эсвэл татвараас зайлсхийлгэх хүсэлтэй мөнгөө хууль ёсны мэт харагдуулахад тань эдгээр байгууллагууд дараах үйлчилгээг үзүүлнэ. Энэ үед таны мөнгийг тэд учир нь олдохгүй олон салаа мөчрөөр дамжуулан офшор бүсэд байрлалтай шударга татвар төлөгч Монгол компани дансанд байршуулах болно. Үүний дараа тараах буюу гүйлгээнд оруулах. Дансанд мөнгө орсны дараа та дэлхийн аль ч өнцгөөс хууль хяналтын ямар ч байгууллагын нүдэнд өртөлгүй худалдаа наймаа чөлөөтэй хийх боломж бүрдэх юм. Энэ үед банкны гүйлгээний хуудас, мөн банкны картн дээр таны нэр бус офшор бүсэд байрлалтай шударга татвар төлөгч Монгол ХХК гэсэн нэрэл гарах учраас таныг сэжиглэх ямар ч үндэслэл төрөхгүй. Шударга татвар төлөгч Монгол компани жинхэнэ эзэн хэн болохыг банк, мөн офшор компани байгуулж өгсөн Mossack Fonseca хоёр нуунд алдалж, хөндлөнгөөс хинч мэдэх боломжгүй болгодог. Ингэж таны мөнгөний гарал үүсэл ор мөргүй алга болж, хууль хяналтын байгууллагуудын хувьд хууль ёсны орлого мэт харагдах болно. Эсвэл та бэлэн мөнгө хэлбэрээр эргүүлэн төвлөрүүлэх боломжтой. Ингэж ангаах ухаан, боловсрол, соёл, аюулгүй байдал, батлан хамгаалах зэрэг салбаруудад зарцуулагдах ёстой байсан татварын мөнгө хаа нэгтээ үгүй болдог. Энэхүү сүлжээний ээдрээтэй схем саяхныг болтол нууц байсныг нэр нь үлмэдэгдэх нэгэн хүн холбооны бүгд найрамдах Герман улсын
Зүйд Deutsche Zeitung сонины редакцид мэдээлэл болгон илгээснээр ил болсон билээ. 11.5 сая ширхэг бичиг баримтын учрыг олохоор тэд олон улсын эрен сурвалжлах сэтгүүл зүйн консорциум тандаж улмаар 80 орчим улсын 400 гаруй сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй Prometheus хэмээх нууц нэртэй ажиллагаа зохион байгуулан 2016 оны 4-р сараас эхлэн боловсруулсан мэдээллүүдээ олон нийтэд ил болгож эхэлсэн. Дээрх тайлбарт дурддагдсан 11.5 сая ширхэг баримт бичгийг А4-ийн хэмжээтэй цаасан дээр хэвлэвэл 1150 м өндөр байшинтай тэнцвүүц хэмжээтэй болох юм. Энэ нь Улаанбаатар хотын хамгийн өндөр барилгуудын нэг Blue Sky Tower-ыг 10 дахин нийлүүлсэнтэй тэнцвүү гэсэн үг. Энэ бүх баримт бичгийн учрыг болохоор дэлхийн хэмжээнд мэрэгжил нэг нөхдөдөө хамтран ажиллаж буй олон улсын эрен сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын сэтгүүлч Will Fitzgibbonтэй бид бүхэн холбогдсон юм. Панамын баримтуудаас олж мэдсэн хамгийн чухал зүйлтэй нь юу вэ? We saw in Panama Papers cases in which people had been Хадгаламж эсвэл тэтгэврийн дансанд байсан мөнгө өсгөхийн тулд офшор компаниар дамжуулан найдвартай хөрөнгө оруулалт хийсэн хэмээн бодож байсан хүмүүсийн бүх мөнгө нь луурчдын гараар орон үгүй болж хандах газаргүй болсон олон хүн байсныг бид эдгээр баримтуудаас олж мэдсэн. Бас нэг чухал зүйл бол офшор системийг зөвхөн Панам, Виржиний арлууд гэх мэт улсууд дангаар бий болгоогүй юм. Офшор системийг Их Британи, Умард Ирландын нэгдсэн гамт улс, Америк нэгдсэн улс, Швейцар зэрэг өндөр хөгжилтэй улсууд өөрсдийн гараар бий болгож өргөнөөр ашигладаг. Тийм ч учраас эдгээр улс орнууд хоёр нүур гаргахаа зогсоох ёстой. Тэд ядуу буурай хөгжингүй улс орнуудын авилгын асуудлыг ихээр шүүмжилж, хээл хахуулын эсрэг дөрвтэй зүйл хийхгүй байгааг нь өдөр бүр сануулдаг атлаа өөрсдөө энэ нарийн системийн томоохон хэсэг нь болсон байна. Тэд авилгыг өөгшүүлж байгаа өөрсдийн энэ системээ нэн төрөнд өөрчлөх хэрэгтэй гэж би хэлмээр байна. Монголтой холбоотой хүмүүсийг бид жагсаалтаас мэдэж байгаа боловч яг хэдийн хэмжээний мөнгөний асуудал яригдж байгаа талаар мэдээлэлгүй байна. Монголчууд офшор бүсэд хэдийн хэмжээний мөнгө гаргасныг Панамын баримтуудаас мэдэх боломжтой юу? Ерөнхийдөө Панамын баримтууд бидэнд маш дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Гэхдээ яг бидний хүссэн шиг тийм нарийн мэдээлэл тэр болгон олдохгүй байна. Тиймээс харамсалтай нь эдгээр хүмүүс хэрэг хэмжээний мөнгө байршуулсан, шилжүүлсэн болохыг мэдэхгүй. Үүнийг олж мэдхийн тулд магадгүй ирээдүйд дахиад Панамын баримтчиг үйл явдал хэрэгтэй байх. Удахгүй ийм зүйл болно гэж найдаж байна. Офшор бүсэд данстай гэдэг нь илэрсэн монгол хүмүүс энэ үйлдэлээ гадаадын хөрөнгө оруулагчтай хамтран ажиллахад үүнээс өөр арга байгаагүй хэмээн зөвтгөж байна. Энэ тал дээр таны бодол? Панамын баримтуудаас офшор данс компанитай гэдэг нь ил болсон хэдий ч тухайн хүний хууль зөрчсөн гэж шууд хэлж болохгүй юм. Санхүү хөрөнгө оруулалт, худалдаа 8, тэр дундаа уул уурхаан гэх мэт салбаруудад үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд энэ аргыг сонгох тохиолдол их байдаг. Гэхдээ Панамын баримтууд дэлгэгдсэний дараа дэлхийн шилдэг 300 орчим эдийн засагчдын нийтлэл хэвлэгдэн гарсан. Үүнд эдгээр компаниудын татвараас зайлсхийх сонирхол нь офшор системийг ашиглах хөшүүрэг болж чадахгүй гэсэн байсан. Нэг талаас офшор систем ашигладаг л бол тухайн байгууллага хууль зөрчсөн гэдэг баталгаа биш болохыг бид санах ёстой. Харин офшор данс эзэмшигч улс төрчид, хувь хүмүүс яагаад энэ замыг сонгосноо олон нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад маш сайн тайлбарлах ёстой. Банкуд офшор системд ямар оролцоотой вэ? Офшор системд олон салбарууд өөр өөрийн үүрэгтэй оролцдог. Зөвлөгөө өгөх хуульчид, татвараас зайлсхийх, нарийн арга боловсруулах санхүүгийн мэргэжилтнүүд, мөн данс нээлгүүлэх банк гэх мэт. Панамын баримтууд болон Швейцарын нууцаар тарсан мэдээллээс харахад өнгөрсөн хугацаанд банкуд чинээлэг хүмүүс улс төрчдөд гадны оронд данс нээж өгөх үйлчилгээг маш урайлахнаар үзүүлдэг байж. Банкуд яахын аргагүй офшор системд маш чухал үүрэгтэй тодорхой. Тиймээс банкуд хүмүүсийн мөнгийг ямар гаралтай болохыг тодруулалгүй хүлээн авсаар байгаа цагт хүмүүст орлогоо гадны оронд байршуулах сонирхол байсан хэвээр байх болно. Офшор бүсэд данстай олон хүмүүсийн дунд өөрийн орны банкаараа дамжуулсан тохиолдол цөөнгүй байгаа нь
Манайд ч мөн ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг арилжааны банкуд байх магадлалтайг сануулж байгаа юм. Энэ бүх баримтыг чухам хэн Süddeutsche Zeitung сонины редакцид илгээсэн нь одоо хүртэл нууц бөгөөд бид энэ асуудалд ямар нэгэн захиалгаар бус цэвэр хөндлөнгийн өнцгөөс тайлбарлахыг хичээлээ. Google хайлтын системээс офшор банк байгуулах тухай хайлт хийхэд одоо хүртэл ийм банкар дамжуулан мөнгө угаах, татвараас зайлсхийх боломж байсаар байгаа нь үүний эсрэг олон улсын нэгдсэн арга хэмжээ нэн даруй авах шаардлагатайг сануулж байгаа юм. Та бүхэн сэтгүүлч Will Fitzgibbon-ы бидэнд өгсөн ярилцлагыг бүрэн ихээр нь хүлээн авч үзхийг хүсвэл Ангар цэгийн мэн цахим хуудасаар зочлоорой.